Дуграагүй дуулан Спутник Монгол радио 92.5 жаргах нарны нэвтрүүлэг та бүхэндээ хүрч байна. За жаргах нарны нэвтрүүлгийнхаа мэдээллийн болог та бүхэндээ хүргэлээ. За уламжлалч ёсоор яг зочинтой болон маань эхлэхэд бэлэн болсон байна. За өнөөдөр манай зочноор олон улс судлаач Тод хүрэлцэн ирсэн байна. Орой минь. За орой минь та бүгд. Бас хөтлөгчтэй болон энэ нэвтрүүлгийг сонсож байгаа их үзэгчтэй сонсогчтой бас орой минь төргий. За манайх ч бас үздэг болсон байгаа, сонсдог болсон байгаа. Тэгээд Тодтойгоо ярилцах болгондоо бид бүхэн олон улсад болсон сүүлийн үеийн мэдээллийг бас Тод цаг тухайд нь маш тодорхой хүргэдэг. Тэгээд бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн маш их баярлалаа. За сүүлийн үеийн олон улсын сонин сайхнаар ихний асуулт маань. За ямар ч байсан ер нь энэ 7 хоногт гэж хэлээ л да. Ялангуяа 6 сарын 12-ноос эхлээд өнөөдрийн хооронд. За бас нийтээр хавцаадаа бол ер нь үндсэндээ сүүлийн жилүүдэд хоногудад олон улсын харилцаа орчин үеийн ер нь нөхцөл байдал дэлхийн одоо нөхцөл байдал бол нэлээд ийм шинжлэгдсэн ийм одоо shift гэж ярьдаг юм да. Аюу гэхээр нэг үйл явдлаас нөгөө үйл явдал юм шилжсэн шилжилтүүдийг голцоо хэлдэг. Тэгэхээр shift ихтэй, шилжилт ихтэй, өндөртэй тийм. Энэ л анхаарч амжиг багтал дараагийн үйл явдал болоод байгаа шүү дээ. Харин тий. Их онцгой. Ялангуяа зөв хальт нэг жишээ дурдах юм бол дэлхийн хамгийн анхны нэг их найдтан төрлөө. Elon Musk төрлөө. Тэгээ дэлхийн хамгийн том IPO хийлээд одоо SpaceX компани бол за тэгэл байж итэл бид нар чинь нөгөө Facebook-ээр бөөндөө шуураад л их найдтан гэдэг чинь одоо энэ хідэн тэгтэй юм бэ гэдэг хүмүүсийг асуугаад байсан. Хөрүүлж бодвол юутай тэнцэх юм бэ гэж бодсон. Нэг сошиалч чинь нэг хүн бичсэн байсан. За Elon минь Монгол хүнэлтэй. За Elon минь аваад өгөхгүй ш тэгээд айтайхан байгаа гэж хэлсэн. Харин тий. За тэгээд мөн дээрээс нь энэ их найдтан ингээд төрөөд ер нь бол бүгд ярьж лсэн л та. Ялангуяа 2000 оны үед ихэр гэж би санаж байна. Маш олон ийм биллионерууд буюу тэрбумтнууд ингээд араасаа төрж орч ирэхтэй зэрэгцээд ойрын 20 жилийн хугацаанд бол дараагийн одоо триллионер боёо их найдтангуу төрнө гэж айгуу сайн ярьжсэн. Тэгээд хизээ бол гэдэг нь л байсан. Яалтчгүй. Яг л төрж гарч ирлээ. Ямар ч гэсэн их найдтан төрөх цаг мөчөд хамт байлаа бид нэр гэж. Хаста яг зөв. Энийг бас нүдээр харж байгаа байхгүй гэдэлээ тий. Энэ түүхэн үйл явдал шүү дээ Яг. тий. За мөн дээрээс нь бас нэг сонирхолтой үйл явдал бол энэ Ираны асуудал их маш их анхаарал татсан үйл явдал болж гарч ирлээ. За ялангуяа Иран Америкийн хоорондын энэ 60 хоногийн төргал зогсох хилцээр энэ төр яригадаад за тэгээд энэ нь бол яг хилцээр гэж нэг хэсэг нь ярьж байна. Одоо нэг хэсэг нь бол энэ бол нөгөө меморандум гэж бас ярьж байна. Меморандум гэдэг нь бол санамжч яг зөв санамжч гэж ярьдаг. Энэ яг ялгаа нь юунд дээр байгаа юм бэ гэдэг нэг асуулт гарч ирээд дээ. Хилэлцээр гэдэг бол бас нэг онцгой. За яг сэтгүүл зүйн салбарт энэ маш их шүүмжлүүлдэг нэг зүйл байдаг. Хилэлцээр хоёр өөр зүйл. Яг үнэ. Тий. Хилэлцээ гэдэг нь бол аман тохиролцоог илүү хэлдэг бол хилэлцээр гэдэг нь цаасан дээр байдаг. Яг зөв цаасан дээр бичээд ингээд бит байдлаар үүж байгаа үзэгдлийг хилэлцээр гэж ярьдаг. За гэтэл энд меморандум гэж нэг юм орж ирж байгаа. Тэр одоо самжч гэж яриад байгаа зүйл нь юу гэхээр зүгээр хилэлцээрийг бодох юм бол хилэлцээр гэдэг бол тодорхой тохиролцоонд хүрээд тэр тохиролцоонуудаа ингээд бичээд ингээд би биндээ зөвшөөрч байгаа үзэгдлийг хэлээд байгаа байхгүй. Арай легитим зүйл байна шүү. Тэгэхээр бид хилэлцээрт гарын үсэг зурна. Яг зөв. Хилэлцээд гарын үсэг зурна гэж байгаа байхгүй. За гэтэл меморандум гэдэг буюу энэ самжч гэдэг нь голцоо юу тайлбарладаг вэ гэх юм бол талууд бие биенийхээ байр суурь бичээд тэгээд ямар нэгэн байдлаар ингээд байр суурь зөвлөдөх юм бол энийгээ эргэж харъя шүү гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар ингээд санаад бичдэг л үзэгдлийг хэлдэг шүү. За ингээд энийг бол ингээд юм жоохон өөр тайлбарладаг. За мэдээч олон улсын хэвлэл мэдээллийн агентлагуудыг харж байхад энэ бол agreement гэж яриад байна. Энэ бол хилцээр гэж яриад байна. За гэтэл Трамп болохоор өөрийнхөө амар хэлэхдээ энэ зүйл самжичгчтэй хэрэг үсэх юм бол бид нар болж чадна гэдэг байдлаар яриад байдаг. Энэ бол өөрөө самжичгийн нэг онцлог юм. Тэгээд байр сууриа өөрчилж болтдог бас онцлогтой. За ингээд ямар ч байсан энэ олон улсын харилцааны үйл явдал дээр их онцгой энэ үйл Ираны асуудал яригдлаа. Тэгээ энэ дээр бас маш олон одоо шинжээч нар гадны одоо мундаг хүмүүс бас өөрсдийнхөө подкастнда гэдэг ч юм уу нийтлэл дээр влог дээр бичиж байгаа зүйлийг ингээд уншаад үзэхээр Ираны талд юу н шийдэгдлээ гэсэн юм яриад. Иран бараг ялцлаа. Иран ялцлаа тийм. Өчигдөр бас G7-гийн уулзалт дээр ярьжсэн Францын ерхий сайд бас тийм ер нь ингээд таачмарг буугаад өгсөн юм уу гэсэн утгатай хэлсэн гэдэг эзсэн. Тэ ерөөсөө тэгж ярьж байна. Америк дотроо ч гэсэн Трампын өөрийнх нь гарч ирсэн бүгд найрамдах намын сенатын гишүүд ч гэсэн ер нь бол бид нар
маш том алдаа гарлаа. Энэ бол Трамп бол ер нь сүүлийн 10 жил болсон Америкийн гадаад бодлогын хамгийн муу үр дагаврыг Трамп бий болголоо. Бид нар бол ер нь баг Ирандууд өөрсдөө тавиад өгчлөө гэдэг ч юм уу иймэрхүү юмсаар бол янз бүрээр шүүмжилж байна. За гэхдээ 80 насныхаа төрсөн өдрөөрч ер нь яг зөв. За гэхдээ мэдээч бол шүүмжил бол байлгүй яг. Ялангуяа бүх зүйл дээр шүүмжилж болдог шүү дээ ялтчихгүй. Тэгэхээр бас бид нар шүүмжил болгоныг нь шууд үлгэж аваад хань ч сайшаа. Гэхдээ ямар ч байсан тэгж бол яригдчих байгаа нь бол ялтчихгүй тийм байна. За мөн дээрээс нь G7-гийн өнгөрсөн 7 хоногийн томоохон уулзалтууд болохын санцуугаар за бас энэ үеэр бол энэ хятадын худалдааны асуудлын талаар нэлээд ярьсан байгаа. Яагаад гэх юм бол ер нь Америк Трампын одоо бас л Ши Жинпинтэй асуудалтай байгаа энэ Америк хятадын худалдааны асуудал бол ялангуяа Трамп 2017 онд нэгдүгээр бүрийдгийнхээ хугацаанд бол гаргаж ирээ шууд ингээл тариф тавиал явсан. Тэгээд гэтэл энэ 2021 онд гэж 20 энэ чинь ерөнхийлөгч 2 дугаар бүрийн эрхийн хугацаа чинь 25 оны 1 сарын 20-нд эхэлсэн. Тэгээ 25 оноос эхлээд Трамп бол энэ хятадтай хийж байгаа худалдааны энэ асуудлыг бол бүр одоо Америк хятадын худалдааны дайн гэж хэлэхээс илүүтэйгээр Америк бол өөрийнхөө холбоотнуудаа татж оруулаад за тэгээ бүгдээрээ нийлээд тариф тавь. Бүгд хамтдаа тариф тавь. Ингээ барыг хэрэг холбоотой юм бол холбоотой гэдэг одоо харуулдаг ч юм уу нэг иймэрхүү байдлаар эхэлчихсэн. Тэгээд одоо ямар ч байсан энэ хятад versus барыг бүгдээрээ гэдэг ч юм уу нэг иймэрхүү байдалтай байж байгаа. За тэр нь бол нэг тэгээд давж байгаа. За эдгээрийг хэдүүлээ өнөөдөр өнгөрсөн 7 хоногт бол болоод яриа дууслаа. Ярих сэдв чих байна да. Яг зөв. За хамгийн ихнийх нь. За ямар ч байсан Elon Musk-ийн хувьд аваад үзэх юм бол их Ignite-ын онцгой зүйл болж таарлаа. За ялангуяа энэ SpaceX-ийн хувьцааны өсөлт энэ бүхэн бол ер нь яг одоо noise шууган чимээ хизээ эхэлсэн бэ гэвэл 5 сараас сүүлээс дундаас бараг эхэлчихсэн. Ер нь бол SpaceX IPO гаргана гэдэг санааж. За IPO гэдэг нь бол Initial Public Offering буюу анх дахь зах зээл тавьцаа гаргаж байгаа процессыг бол IPO гэж хэлж байгаа. За IPO гэдэг зүйлийг бол гаргаж байгаа шалтгаан юу вэ гэхээр аливаа компани хувь эзэмшигч өөрийнхөө компанийг бусад масстай ингэж хуваалцаж явахыг хэлж байгаа. За мэдээж IPO гаргаж байгаа бол нэг том хариуцлага хүлээн. Тэр нь юу вэ гэхээр хэрвээ чи хувьцаат компани болж байгаа бол өөрийнхөө компани бүх данс баланс тайлан тооцоогоо масс тайлхнах хэрэгтэй бол. За тэгээд дээрэс нь олж байгаа тузын хурлын шийдвэрээс хамаарат олж байгаа хурлынхаа тодорхой хувийг хувьцаа эзэмшигч нартай ногдлоош гэж өгдөг. За бид нар бол энийг сайн мэднэ. Ялангуяа монголчууд бол 5-7 хувьцааны ногдлоош ихээр авдаг учраас бид нар бол ер нь бүгд хувьцаатай хүмүүс улс орондоо яриа. Тэр бол нөгөө тулгцсан хувьцаа болохоос шүү дээ. IPO зарлал гарсан. Тэр бол зөв тарацсан юм. Тэ. Тэр бол яг энийг тэрийг бол тэгж гарч ирж байсан. Би зөв санаж байгаа бол 5-7-ыг бол ард түмэндээ нөгөө байгалийн баялагын үр ашигыг хуваалцсан гэж ярьж хэлээ дээ. Тэгэл гарч ирж байсан. За ингээд ямар ч байсан Elon Musk бол IPO гаргах саналыг бол ингээд тавьсан. За нэг ч хувьцааны үнэлгээг бол IPO дээр бол $135 гэж тавьсан. Гэтэл анх дахь зах зээл дээр тэр нь $150 гарч ирээд хэдхэн хоногийн дараа гэхэд бол үндсэндээ 11% өсөлт үзүүлж $160 болоод Elon Musk-ийн хөзөмсчилсэн хувьцааны нийт үнэлгээ 1.1 их $80 хүрсний дараа хүн төрөлхтөн 2026 оны 6 сард анхны одоо Ignite тий хүлээж авч ирсэн. За ингэж Ignite одоо гаргаж ирж байгаа нь бол үндсэндээ дэлхийн эдийн засгийн өсөлт бол өөрөө айгүй юм мундаг байна гэдгийг бол гаргаж ирж байгаа. Үндсэндээ бол нэг юм сонирхолтой дүгнэлт байдیں۔ За энэ одоо бас яг зөв хэсэг нь би мэдэхгүй байна. Зүгээр үндсэндээ энийг бас эрг сөрөг хоёр янзаар ярьж байгаа. Нэг талд ингээд Ignite-тай хүмүүс ингээд төрж гарч ирж байгаа. Нөгөө талаараа бас эдийн засгийн урсгалыг их татж байгаа үзэгдлийг хэлдэг ч гэсэн. Нөгөө талаараа Ignite-тай төрж гарч ирж байгаа гэдэг чинь орлогын тэгш бус байдал буюу нэг тал нь мангар баян, нөгөө тал нь мангар ядуу болох эрсдлийг бас авчирж байгаа гэж тайлбарладаг. Тэгэхээр магадгүй яг зүгээр яг мэдэхгүй байна. Гэхдээ магадгүй ирээдүйд тэр Elon Musk чинь бас тийм амар одоо юу гэдэг зэрлэг капиталист гэх юм уу та тий би л амар баян байвал гоё гэдэг нэг юм бас биш учраас магадгүй ямар нэгэн байдлаар бас дараагийн их найтнуудыг татан төрүүлчих ийм боломжтой магадгүй ер нь бол их олон сайтнуудыг төрүүлсэн. Одоо тэр бол тайлбар гарч ирсэн шүү дээ. Нөгөө маш олон компанид ажилтнуудтай цалингаас гадна хувьцаа өгдөг гэсэн. Тэгээ нөгөөд нь хувьцаагаа аягуулсан хадгалсны ачаар цэвэрлэгч, гагнуурчин зөөгч тэр нь бүгдээрээ ер нь сайтууд болоод ирсэн. Тэгэхээр ер нь бол энэ Elon Musk-ийн гаргасан нөхцөл байдал бол ийм одоо боломжийг бол авчирч чадлаа. Нэг талаараа бол мундаг байлаа гэж хэлэх бах. За
Elon Musk гэснээс би өчтөр хөл бөмбөгийг нэг хальт үзэж хагаад дэлхийн хамгийн олон Instagram дагагчтай хүн чинь хөл бөмбөгч хүн байт юм шүү дээ. Рональдо 666 сая хүн дагдаг. За түүний дээр нэг хүн байдаг. Нэгхэн одоо хаяг байдаг. Тэр нь бол Instagram өөрөө гэж. Сонссон чи ер нь ямар сони юм бэ л гэж бодчихлаа. Зөвхөн Elon Musk гэсэн чи ийм гоё гоцгойд хүмүүс ямар гоё төрдөм бэ гэж бодсон шүү. За дараагийн сэдв. За ямар ч байсан дараагийн нэг том одоо сэдв бол энэ Иран Америкийн асуудал гарч ирж байна. Ер нь бол харилцаа ойлголцлын санамж жижигт одоо байгуулснаа батлаад байгаа шүү дээ. Зарлаад байгаа. Memorandum of Understanding гэдэг тэрийг бичиж байгаа. За бүр нэг юм ойлголцлын санамж жижиг гэж тэрийг нэрлэсэн. За энэ санамж жижиг гэдгийг бол бас бид нар ингэж харж болохгүй. Нэг талаараа зүгээр санамж жижиг юм ба шүү дээ. Энэ ямар ч хэрэгцээ үйл юм ба шүү дээ гэж харж болохгүй. Энэ бол өөр асар том хилцээрийг одоо ноорог болдог нэг талаараа тий. Тэгэхээр энэ санамж жижиг дээр хэрвээ талууд харилцан зөвшөөрөөд өөрсдөө бид нар ер нь зөвшөөрч байна гэж үзэх юм бол энэ дээр байгаа зарим нэг зүйл залтууд нь аль бие усаар бол хилцээрийн хэсэг болж орж ирдэг онцлогтой. За нэг юм зүйл байгаа нь юу гэхээр энд Трамп хилцээр байгуулъя гэдэг одоо зүйлийг яригадад 14 зүйл залттай гэж яриад байгаа юм. За 14 гэж олон энэ юун дээр гараад байна. Гэхдээ ерөөхдөө текст нь маргааш шийдэл байна үстэй. Яг юун дээр тэгж ярьж байна. Ямар ч байсан хэвлэл мэдээллийн агентлагууд бол 14 байгаа гэж. Ялангуяа Associated Press, Reuters Center дээр бол 14 гэж яриад байгаа. New York Times-ыг бас нэгтлээд үзэхээр 14 гэдэг. Тэгээ яг 14 дээр нэг юу байгаа юм болоо гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ яг тэр мэдээлүүдээр үзэхээр бол 8 нь бол ийм 8 юм байгаа гэж. Ер нь бол ил гарсан. Ер нь бол яг ил гарсан гэж хайлгнаашийн. Тэгэж нөгөө таалж яриад байгаа учраас энэ 8 юм шиг байна гэдэг. За тэгэхээр энэ 14 зүйлийн хамгийн эхний нэг зүйл нь бол энэ ормуусын хоолойг нээх талаар яригадаад байгаа. За энэ ормуусын хоолойг нээх гэдэг дээр бол олон улсын шинжээчид маш сонирхолтой нэг дүгнэлтэн дээр бол буусан. Чин тэ юу вэ штэ? Иран ялцсан байж штэ гэдэг дүгнэлтийг энэ дээр хийгээд байгаа. Учир нь гэх юм бол Иран дэлхийн санхүү эдийн засагт чадaltaй юм байна. Дэлхийн нөөцийг базаж чаддаг юм байна. Тим хүчтэй ус муу юм байна гэдгээ Америкаар хүлээн зөвшөөрүүлж чадлаа. Энэ бол де факто хүлээн зөвшөөрүүлж байна. Тэгэхээр нөөцийг базаж чадчих ус гэдэг чинь өөрөө дэлхийд дээр бол халдчихгүй гэсэн үг. Ялтч нэг талаараа тийм болоод эхэлдэг. Ер нь бол олон улсын аюулгүй байдлын онолоор бол аливаа улсаар аюулгүй байдал хангах хоёр арга байдаг гэж ярьдаг. Тэгээд нэг нь ямар арга байх юм бол дэлхийн эдийн засгийн 1% бүрдүүл. Маш баян улс бол тэгвэл ч аюулгүй байдал хангаж чадна. Нөгөөх нь маш хүндэт цэрэг харамтай бол тэгвэл аюулгүй байдал хангаж чадна. Тэг яг энэ хоёр практик хоёулангийг нь хоёр солонгос маань нэг нэгээр нэрийжүүлсэн байхгүй. Үндсэндээ бол өмнөд солонгос бол маш их санхүү мөнгөтэй мундаг осож арчиж чадсан. Нөгөө талаараа хойд солонгос маш их цэрэг харамтай болж арчиж чадсан. Хоёулаа аюулгүй байдал хангаж чадаад байгаа. Мундаг байна. Яг энэ тохиолдолд бол бид нар өнөөдрийг хүртэл Ираныг ямар улс гэж харж ирсэн бэ гэхээр дэлхийн нийтээр Ираныг харах үнцэг бол нэг юм амар юм хижабтай. Маш их шашинлаг, амар исламист, юм шиитийн бүрстэй бүр баг экстрим урсгалтай юм маш юм хэцүү орн. За тэгээ ер нь бол нэг хөгжилгүй юм шиг. Тэгээ нэг амар хөгжтөөний бөө ямаатай нөхдүүд юм байна гэж баг харж исэн чинь нөгөө улс чинь маш их айрамтай. Тэгээ ер нь бол байлдчихдаг. Тэгээ дээрэс нь ормуусын хоолой гэдэг нэг юм өгөгдөлтэй. Тэгээ тийм газар зүй юм давуу талаа ашиглаж дэлхийн одоо бараа таваар эргэлт эдийн засгийн урсгалыг базаж чаддаг юм орон юм байна гэдгээ бус улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлж байгаа де факто статус юм байна гэж нөхдөд хүрээд эхэлж байгаа. Тийм учраас үндсэндээ Америк нэгдсэн улсын зүгээс тэр 14 хэлцээрийн нэг хэсгээр ормуусын хоолойг нэхин цэцүү ингээ явуул яхэд бол Ираны зүгээс бол бид нар ормуузаас бол юу авна? Одоо шимтгэл авдаг болсуулна гэдэг санаа хэлж байгаа. Тэгэхээр Америкийн зүгээс болохоор үн төлбөргүй. Америкийн зүгээс бол татваргүй явуулах шүү дээ. Нөгөө далайн тээврийн олон улсын эрх зүгээр л ярьчлаа юм л та. Тийм чинь нөгөө олон улсын эрх зүгээр далайн олон улсын эрх зүгээр далаа гэдэг чинь бүх нийтийн нөгөө нэг улсын өмчхөөс илүү тэгэхээр бүгдийн эзэмшлэх дундаа эзэмшлэх учраас тэрүүгээр чинь чөлөөтэй явж болдог ус. Тэгсэн чинь нөгөө хэд чинь газар зүйн байршлийнхаа давуу талаа ашиглаад бидний нүүр гарч ирж байгаа бараа одоо өнгөрч байгаа бараа бүтээтгүүнээс бол одоо татвар авч амьдар биш одоо хураамж авна гэдэг зүйлийг ярьж эхэлж байгаа нь бас нэг талаараа чи Ираны талд идэж байгаа юм шиг. Гэтэл Америкийн зарим сенатууд бол Трамп яг энэ ормуусын хоолойг нээ гэдэг юмыг бол маш их онгоо гэж хүлээж авсан. Ягаад гэх юм бол Трамп чинь дээр ямар ч агц гаргасангүй. Дайнаас өмнө чи онгорхол байсан. Нээлттэй л байсан. Нээлттэй байсан юмыг одоо нээхэр хилцээр гэж юм гэдэг чинь дайны өмнөх үеийг л ярьж байгаас ялгаалах шүү. Тэгснээ үн төлбөртэй болох гэдэг. Тэнгүүд Иран баг одоо хураамж аваа гэхэр чинь юу наа чи одоо баг чи ялсан массан юу яриад байгаа гэсэн байдлыг ийм эвгүй онцгой хураамсгалыг бас нэг талаас өгч байгаа.
За мөн дээрэс нь нэг сонирхолтой зүйл бас нэг зүйл гарч ирж байгаа нь юу гэх юм бол Ираны хамгийн том бас нэг хожоо бол газрын тосоо ямар нэгэн байдлаар Америкийн одоо санхүү эдийн засгийн санкц буюу хориггүйгээр үйл ажиллагаа явуулах, татах, бусад улс орноо зарах боломж нэгдэж байгаа. Ялангуяа Ормосын хоолой хааснаас хойш дэлхийн эдийн засагт бол энэ Ираны нефтийн одоо үнний огцон өсөлтөөс үүдэлтэй одоо хэрвээ энэ өндөр үн дээр Иран орж ирээд бараа зараад эхлэх юм бол маш их ашиг олох боломжтой болоод ирсэн. Тэгэхээр яг энэ дайнд одоо энэ Ираны асуудлаас үүдэлтэй олон улсад нэг сонирхолтой төгөлт гарч ирж байгаа нь юу гэхээр ер нь бол энэ Ираны асуудалд хэн хамгийн их хожив гэдэг асуултыг нефттэй орнууд хамгийн их хожлоо гэдэг дүгнэлт нөхдөд хийх хэрэгтэй. Эн чинь одоо нэг үн өндөр байгаа шалтгааныг аваад үзэнгүүд эрэлт нийлүүлэлт төрөл угаасаа ойлгомжтой байна шүү дээ. Яг дэлхийн зах зээлийн хандлагаар ингэж өсөж. Тэгээд одоо угаасаа эрэлт нь өсөх зах зээл дээр чинь нийлүүлэлт хомсцсон болохоор л одоо Brent mark-ийн нефт ч юм уу эсвэл WTI эднэр бол одоо нэг сургаар нөгөө өсдөг одоо нэг ийм байгалийн одоо юунууд байна шүү дээ. Одоо юу гэдэг байгалийн баялаг гэх юм уу одоо энэ газрын тос байж болж байна, байгалийн хий байж болж байна. Рискэн дээрээсээ суурлаад үн нь ерөөхдөө өсөддөг. Гэхдээ энэ тодорхой хугацааны дараа нийлүүлэлт нь нэмэгдэхээр үнэн тогтворчод буурах хандлага руу орж ирнэ. Яг зөв. За буурсны дараа ястаж ингээд дараачийн асуудал нөгөө ОПЕК-ийн гишүүн орнууд болон Оросын улбооны улс яг нөгөө хямдарсан үнээр дэлхийн зах зээлд яаж орж ирэх вэ гэдэг асуудал жишээлбэл Иран нэлээ эвгүй байдалд оруулж байгаа байхгүй. Яг зөв. Тэгэхээр яг эндээс бол яг оновчтой хэл. Энэ үнийн өсөлт бол нөгөө нөхцөл байдлаас үүдэлт өсөлт байсан. Нөхцөл байдал нь ингээд шийдэгдчих юм бол угаасаа үнэ буцаад буурах нь ойлгомжтой. Буюу эрүүл үн дээр ирнэ гэсэн үг. Тийм юм. За тэр үед бол харин яах вэ гэдэг нь тэр үед яригдах асуудал. За тийм учраас бол ямар ч байсан энэ хэлцээрийн бас нэг хэсэгтэр бол газрын цусны хязгаарлалтыг бол чөлөөлөх замаар Иран дэлхийн зах зээл рүү өөрийнхөө газрын цусыг шахаж оруулж тэрнээсээ тодорхой хэмжээний ашиг олох боломжийг нээж өгсөн Ираны бас нэг хожоо байлаа гэж тайлбарлаж байгаа. За дараагийн нэг том одоо скандал маягийн нэг том хил ам үсгэж байгаа нэг хүчин зүйл нь бол Ираны сэргээн босголтын хөтөлбөр гэсэн нэг зүйлийг ярьсан. Энэ дээр бол Америк нэгдсэн улсын зүгээс 300 тэрбум долларын зарцаас өгнө гэж юм яриад эхэлж байгаа. Тэгэхээр эн чинь баг сэргээн босголтын төлөвлөгөөн дээр ийм оруулж ирж байна гэдэг чинь эн чинь баг одоо Иран маш одоо мундаг стратегийн нүүдэл хийж өөртөө даваа байдал олж авлаа гэж хэлэхэд баг буруутгаар болдог. Энийг зарим их сурвалжууд дээр бол энэ бол нөхөн олбор маягаар өгч байгаа гэсэн юм яриад эхэлсэн. Тэгэхээр яг хуу энэ миний бас нэгтлэх хэрэгтэй л дээ. Яг дараа нь яах нь их нэ гэдэг бас харах хэрэгтэй. Гэхдээ ямар ч үсэн 300 тэрбум доллар гэдэг нэг юм шуум ороод ирж байгаагаас үзэхэд магадгүй нэг талаараа бол одоо Украин дээр их олон одоо яригдсан юм да. Ер нь бол энэ Орос Украины асуудал 22 оны 2 сарын 24-нд эхлэхэд Оросын зүгээс Украины газар нутг дээр олон тооны довтлогоо хийхдээ зэрэгцээд нэг том хил ам яригдсан нь одоо ингээд Украин байлдал нэг өдөр дууснаа. Нэг л өдөр Украины асуудал шийдэгдэнэ. Тэр үед энэ их хохирлын төлбөрийг хэн төлөх вэ? Одоо энэ Украин бол 3 жилийн дотор ихэд бол нийт эдийн засгаа 55% агшаагаад бараг ихэнх хүн амаа гадаад руу дөрүүлээд ингээд ийм нөхцөл байдалтай тулгарсан дайн дуусны дараа хэн энэ хохирлыг төлөх вэ? Хэн барагдуулах юм? гэдэг асуулт ярьжсэн. Тэр үед бол ялтчгүй Украин бол өөрөөр хэлбэл Оросууд л төлөх ёстой шүү дээ гэсэн байдлаар ярьжсэн. За магадгүй Оросууд бол тийм байхгүй гэж бол ярьжсэн. За тэгвэл одоо энэ Ираны нөхцөл байдал дээр хэн хохирлыг барагдуулах юм бэ гэдэг асуудлыг бас ихэж яригадад эхэлсэн. За тэгэхээр энэ дээр бол 300 сая доллар гэсэн нэг юм яригадад эхэлж байгаа. За дараагийн нэг том зүйл бол мэдээч бол энэ хоригийн асуудал бас байсан. Америк нэгдсэн улсын ярианд бол эдийн засгийн хориг бол маш их тавьдаг. Эдийн засгийн хориг тавьж байгаа шалтгаан анханасаа юу байсан бэ гэхээр энэ муу Иранчууд чинь ерөөсөө цөмийн хөтөлбөр хэрэгжүүлээд байна. Тэгэхээр Иран олон улсын энэ аюулгүй байдал, цөмийн зэвсэг үлдээлэх тухай гэрээ, цөмийн зэвсэг хориглох тухай гэрээ туршилтыг цөмийн зэвсгийг бүх төрлийн туршилтыг хориглох тухай гэрээ бүгдээрийн зөрчөөд байгаа учраас Иранд иймэрхүү одоо цөмийн зэвсгийн боловсруулах боломжийг өгөхгүй байх үднэс эдийн засгийн хоригт оруулъя гэсэн одоо энэ хориг ч гэсэн баг цуцлах юм яриад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь баг Иранс та ялж өгч штэ энэ чинь. Тэгэхэд Трампаас нэг сонирхолтой асуулт. Одоо тэр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бол их онцгой л да. Одоо жишээлбэл Fox News бол бүгд найрамдах намын телевиз. Ер нь бол ардчилсан намыг бол маш их шүүмжилдэг. Нэг сонирхолтой инээдтэй кейс юу гэх юм бол нэг өдөр Барак Обама ч ардчилсан намын ерөнхийлөгч байсан. Мань хүн нөгөө hot dog идэх гэдэг одоо кинонууд дээр их гардаг да. Голомжны hot dog зардаг юм гэдэг шүү дээ. Нэг өдөр hot dog идэх. Тэгээд Обама нэг hot dog очиж авсан юм байна л да. Тэгээд нөө сэтгүүлч нам дагаа явжсэн. Тэгсэн чинь та ингээд hot dog дээр кетчуп авах гэсэн баггүй. Тэгсэн чинь Обама би кетчуп авахгүй би зэрэг гिचави гэдгийг төрхөлчихгүй. Тэгсэн чинь Fox News-оор Обама бол кетчупыг үзье ядагч.
Тэг кетчупыг болцдог үүсгэж Америкийн энэ хоолны салбарын хамгийн том одоо дайсан энэ гэж бүр цолоод ирсэн. Нэг юм яг нөгөө намаасаа болдог байх л та. Гэтэл нөгөө угаасаа хэвлэлийн одоо үүсэл түүхийг хэрвээ аваад үзэх юм бол сонин гэдэг чинь ялчгүй үзэл суралт харах хэрэгсэл байсан шүү дээ. Яасуу тий. Тэрэн дээр бодлого нь тэгж явж ирсэн. Тэгэд одоо бол Трампын хамгийн их одоо шүүмжилдэг телевиз зөндөө байдаг. Тэгээд тэд нар ингээд сая ингээд Трамптай хилцээ энэ бүхний дараа ярилцлага авах гэдэг ингээд за Трамп эрхэм ерөнхийлөгч одоо ингээд бид нар яг эндээс юу олж байгаа. Ер нь Ираны асуудлаас Америк ямар давуу тал өртөө олж авах гэж асуухад Трамп бол бид нар цэргийн байхгүй болголоо. Агаарын баазыг сүрүүллээ. За тэгээд усан цэргийнх нь бас жоохон хохирол өглөө. Дааны бид нар иймэрхүү нөө цэргийн давуу тал олж авлаа гэдэг хариулт өгсөн байгаа. Тэгэхээр нэг талаараа бол яг олон улсын шинжээчтэй нэг бас юу гэж шөмжилж байгаа вэ гэхээр Трамп бол зөвхөн халуун дан гэж нэрлэдэг. Hot war. Галц зэвсгээр байлдаг учраас халуун дан. Халуун дан хийгээ жоохон хохирол учруулад тэгээ Ираны өмнө байсан бүх хориг эдийн засгийн бүх энэ асуудлыг нь Иран ингэ шийдсэн учраас тактикийн хувьд Трамп ялсан мэт боловч стратегийн хувьд Иран давуу тал авчлаа гэж байдлаар тайлбарлаад хэлсэн. За бас янз бүрийн тайлбар тэгж ялбарч байгаа. За дээрэс нь бас энэ Ираны одоо ураны асуудал байна. Цөмийн одоо баяжуулсан уран. За тэгээд цөмийн хөтөлбөрийн асуудал байна. Энэ хоёр нь шийдэгдээгүй. Үндсэндээ бол ингээд байхгүй. 60 хоногийн хугацаанд яриад байгаа юм л та. 60 хоног хардсны хэсэг ямар ярих шиг боллоо. Тий. За мэдээч дараагийн нэг том хэсэг бол энэ Израиль Хезболлагийн асуудал байсан. За Иран Америкийн хоорондын асуудал шүү. Энэ бол Ираны асуудал, Израилийн асуудал биш шүү гэдэг үндслээр бол үндсэндээ энд болж байгаа үйл явдал бол бид нарт хамаагүй гэсэн байр суурийг бол Израиль өгсөн учраас ямар ч байсан ойрхон орондын энэ нөхцөл байдал бол нэг хэсэгтээ дуусахгүй юм шиг байна гэсэн ийм дүгнэлтүүдийг бол хийж байгаа. Израилийн эрх ашиг тодорхой хэмжээнд хөндөгдөд байгаа болохоор энэ Ливаны өмнөд хэсэг рүү ч юм уу Хезболла бүлэглэлтэй холбоотой зүйл ярьж байгаа. Тэгээд дүүнээс гадна одоо тэр нөө царцаасан 300 сая Америк доллар гэж зүйл яригадаад байгаа шүү дээ. Энд чинь орж ирэхдээ шууд май гээд 300 сая өгөх зүйл бас биш тий. Энэ нөгөө хүмүүнлэгийн одоо юу гэдгийг тусламж маягаар ч юм уу үүнээс гадна Америк нэгдсэн улс өөрсдөө гаргаж өгөх гэхээс илүүтэйгээр нөгөө ойрхон орнуудынхаа орнуудаас тэр мөнгийг гаргуулна гэдэг тэр хувилбар яригадаад байна. Тий. Трамп бол өөртөө хэлсэн. Би бол энэ мөнгийг бид нар өгөхгүй. Тий. Энийг бол хүмүүс нь баг бэлэн байгаа. Ухааны юм баг ярьсан. Тэгэхээр ойрхон орондоос гаргуулж өрөх юм бол энд бол нөгөө яг сүүлийн жилүүдэд нэг юм олон улсын харилцаанд хүн төрөлхтөнд нэг юм цоошин эрсдэл тулгараад байгаа. Энэ ямар вэ гэхээр humanitarian crisis буюу хүмүүнлэгийн хямрал гэдэг нэг юм яриад ирсэн. Энэ ямар учиртай болчихоо гэхээр яг энэ crisis гэж нэрлэхэд хүргэсэн нэг зүйл нь энэ 23 оны 10 сарын 7-нд Израиль Хамасын баг дайн гэх юм уу? Газын зурвас дээр болсон энэ дайны дараа Израильчууд нөгөө газраар ирж байгаа тусламжуудыг нь зогсоо хил дээр хаацсан. Тэнгүүт нөгөө хэд нь агаараар өгөх гэхээр агаар хилээ хаацсан. Газын зурвас дээр шүү дээ. Тэгэхэд нөгөө хэд нь усаар өгч гисэн байхгүй тусламжуудыг. Тэгэхэд Израиль юу гэж хэлж ирсэн бэхээр энэ ирж байгаа тусламжуудын дотор зэвсэг мэвсэг агуулсан. Энэ бол бидний эсрэг явуулж байгаа ажиллагаа гэдээ бүр хаагаа хийсэн. Тэгэхээр яг энэ тусламж гэдэг зүйлийг хэрэгтэй хүн дээр хэрэгтэй цагт очихгүй байгаа дэрнгүүт яг тэр газар бол нэгд усны хомсдол эрүүл мэндийн хомсдол анхдагч хэрэгцээний гацшил ороод ирэхээр ингээд нэг юм байдал үүсгэсэн. Тэгэхээр энийг бол 21-р зууны хүмүүлийн хямрал өнөөдөр бид нар нүүрлсэн байгаа учраас дараагийн дайн байлдааны юм хямралын үе ирэхэд бид нар яаж арга хэмжээ авах вэ? Бид нар яаж энийг даван туулах вэ гэдэг асуултыг бол тавьж байгаа. За ингээд их сонирхолтой нэг зүйл бас болсон. За Трампаас бол мэдээч нөгөө шүтгүүчнэр бол маш их асуулт асуусан. За нөхөр бол мэдээч энэ хилцээрээ хийх 3 үндсэн шалтгаан байна гэж баг харагдуулсан. Эхнийх нь бол газрын тосны зах зээл дэлхийн эдийн засгийг бол сүрүүлмээргүй байна. Би Америкийн ерөнхийлөгч болсон Herbert Hoover-ийн алдааг давтахгүй гэдэг нэг юм бол хэлсэн. Тэгэхээр энэ чэнэс нэг сонирхолтой нэг сегмент гарч ирж байгаа. За дараа нь Иран гэдэг зүйл эдийн засагт нөлөө бүхий тоглогч учраас эдийн засгийн давуу байдлаа өөрийнхөө стратегийн зэвсэг болго ашиглалаа. Тэм учраас энэ зэвсгэлийг нь байхгүй болохын тулд хилцээр хийгээс аргагүй байлаа гэсэн юм байна. Гуравт Америкийн нэгдсэн улс нэгэнд цэргийн довтлогоо хийгээд цэргийн зорилгодоо хүрсэн учраас одоо хилцээр хийхэд айх зүйл байхгүй гэсэн байдлаар хэлсэн. За эндээс хамгийн сонирхолтой нэг хэсэг нь бол энэ Herbert Hoover гэж яг яатсан нөхөр болоод Трамп би Herbert Hoover-ийн алдааг давтахгүй би дараагийн Herbert Hoover болмооргүй байна гэж хэлсэн бэ гэдэг нэг сонирхолтой сонсож байна. За энэ талаар бол хэдүүлээ дараагийн хэсгээр сайн дэлгэрэнгүй ярилцсан дээр баг. За ер нь бол нэг тиймэрхүү байр байдалтай энэ ингээ хэсэг бол ерөнхийдөө явж байна. За тэгэхээр энэ 14 хэлэлцээр бол 14 одоо зүйл залттай хэлэлцээрийн яг нарийн
бичвэрүүд нь бол удахгүй хэд хоногийн дараа ил болно. За тэгэхээр тэр үеэр бас магадгүй энэ талаар ярил арай илүү онцгой байх бах. За тэгээд тэр 60 хоног гэдэг хэсэгтэр бол жоохон анхаарал үзэх юм бол энэ 60 хоног гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр ер нь бол пауз авч байгаа. Тэр 60 хоног энэ 60 хоногийн хугацаанд бол бид нар үндсэндээ нөхцлөө тавиад хэсэг харцна нь тэгээд харна хэрвээ хоёр тал хүсээд боломж байна гэж үзэх юм бол дараагийн арга замдаа бол орно. За тэр болтол харин харцна да. Энэ яг нөгөө Ираны зүгээс нэг 3 шатны хилцээ хийх нэг юм зөвлөгөө гэх юм уу эсвэл нэг юм санал хүргэлсэн шүү дээ. Эхлээд гал зогсоох хилэлцээ амжилттай болвол ормозын хоолой нээлттэй болгон за сүүлд нь болоод ирэнгүүт ялчхөө нэг уран баяжуулалттай холбоотой хилэлцээ гэдэг юм 3 шатны хилэлцээ явуулъя гэдэг одоо хүсэлт гаргаж ирсэн. Яг тэр дөрөв зургаар яваад байгаа шиг л харагдаад байна л та. Ерөнхийдөө гал зогсоочвол тэрийг яг нэг 2 дахь хилэлцээ буюу ормозын хоолойтой уялдангуудаа 60 хоногийн хугацаанд нөгөө сүүлчийн хилэлцээ буюу ураны баяжуулалттай холбоотой гэдэг зүйлээс шууд ингээд ороод явж байна. За. Олон улсын мэдээлэлээр яг л ийм гал гарсан ярианууд ингээд дуусчдгүй одоо үргэлжилдэг. Нэг сонирхолтой олон улсын харьцааны түүхэн үйл явдлын талаар хальт ярьж өгье. За бяцхан түүх. Ер нь бол бидний ч гэсэн айгүй сайн мэдчихвэл нэг буруудахааргүй нэг юм түүх байгаа. Энэ бол 1929 оны The Great Depression of America гэдэг нэг юм үйл явдал болсон. Америкийн агуу ямарлал. За Америкийн ерөнхийлөгч Трамп сая одоо хүмүүст ярилцлага өгөхдөө би Herbert Hoover-ийн алдааг давтахгүй. Би Hoover шиг ерөнхийлөгч гэж түүхэн нэрээ үлдээмээргүй байна гэдэг нэг юм хэлээд буусан. Франклины өмнөх ерөнхийлөгч. Франклин Делано Рузвельтийн өмнөх ерөнхийлөгч. За энэ Herbert Hoover гэдэг хүнээс яагаад ингэж юм яриад байгаа вэ гэхээр ер нь бол Herbert Hoover бол Америкийн ерөнхийлөгч нарын түүхэнд хамгийн муу ерөнхийлөгч гэж бичигдсэн байдаг. Учир нь гэвэл за яг мань хүн өөрөө жоохон муу гэхээс илүүтэйгээр би бол цаг үеийн тэгж таарсан болов гэж боддгийг. Өмөрөнгөө бодд ингэж. Ийм үйл явдал болсон. 1914 онд дэлхийн 1-р дайнд эхэллээ. За тухайн үед бол Америкийн одоо за Америк байгуулагдаад нэг удаагүй 200 гаруй жил л бараг бол 200 гаруй болж исэн удаа шахав байсан. За ингээд байж байтал Австро-Унгарын хүсэл залгамжлагч хунтайж Франц Фердинанд Сербийн Сараевод явж байгаад Гаврила Принц гэдэг 18 настай хүүд буудуулаад ингээд амиргдчихэж байгаа. Энэний дараа Австро-Унгарын засгийн газар бол үндсэндээ Серб дайн зарлаад за ингээд Герман бол Австро-Унгарын холбоотон байсан учраас холбоотныхоо үүргээ биелүүлж дайнд оролцсон. За үүний дараа бол Герман дайнд оролцсныг мэдээд Франц, Их Британь хоёр хоорондоо нийлж хагаад Герман дайн зарлаад за ингээд их газрын холбоотон буюу хаант Оросыг татаад ингээд бүгдээрээ нийлж хагаад бол үндсэндээ Антант буюу холбоотнууд гэж байгаа. Францаар бол Entente. За ингээд нийлж хагаад нэг талд Антант, нөгөө талаас нь одоо тэглэгээ болдгоо. За ингээд нэг дэлхийн 1-р дай 1914 оноос 1918 оны 11 сарын 11-ний өдрийн 11 цаг 11 минут гал зогсох хэлцээр хүртэл айтчих. Бараг 4 жил шахав байлцсан. За энэ дэлхийн 1-р дайн яг явагдах энэ үед бол нэг сонирхолтой үйл явдал тухайн олон улсын харилцаанд болоод уссан. Учир нь гэх юм бол дайнаас яг өмнөх жилд одоо 100-нуудад хүн төрөлхтөн аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нэг лаг хувьсгал хийж таарсан байсан. Аж үйлдвэрийн хувьсгал гэдэг нь юу хэлж байгаа вэ гэх юм бол хүмүүс өмнө бол ахуй хэрэглээнийхээ зүйлээ өөрөө үйлдвэрлэдэг ус. Хувцаа өөрөө ойдог байлаа, сүгээ өөрөө саадаг байлаа. Ингээд явж исэн чинь аж үйлдвэрийн хувьсгал 18 дугаар зуунаас эхлэхдээ зэрэгцээд бүх зүйл аль биесээр автоматжийн хандлагаар гураад эхэлсэн. Хүнд аж үйлдвэржүүлэлт хийгээд эхэлсэн. Ингээд хүмүүс маш их үйлдвэртэй болоод аж үйлдвэртэй болоод ирэхин зэрэгцээ хүмүүс сайн зүйлийг үйлдвэрлэхээс гадна маш их буу, сум, их буу үйлдвэрлээд эхэлж байгаа. Ингээд дэлхийн 1-р дайны дараа гэхэд өмнө гэхэд бол үндсэндээ тухайн үед чадварлаг байсан хүч хэрэг байсан гүрнүүд бүгдээрээ маш их зэвсгэлсэн, маш их хүч чадлыг өөртөө хоригдлуулсан. Одоо энэ хүч чадлаа нэг юмд зарцуулмаар санагдсан юм шиг байгаа юм. За ингээд бол үндсэндээ дэлхийн 1-р дай 1918 онд дуусаад 1919 онд Парисын их тайвны хэлэлцээр эхлээд Версалийн гэрээ явагдаад ингээд 1920 он гэхэд Америкийн нэгдсэн улсын эдийн засгийн гайхамшиг эхэлж байгаа. Маш их эдийн засгийн өндөр өсөлттэй маш их мундаг улс болсон чинь нөгөө мундаг мөнгөтэй нөхдүүд чинь хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Ингээ 1920 оноос эхлээд Америкийн хүмүүс ялангуяа баячууд нь бол маш их хэмжээний хувьцаа худалдаж аваад эхэлсэн. За ингээл маш их хэмжээний хувьцаа худалдаж аваад Америкийн тухайн үеийн Нью-Йоркийн хөрөнгөний бирж бол ерөөсөө ингээл бүр цэцэглээл мандаал нөхдүүд маш их мөнгөтэй болоод тэгсэн чинь хувьцаа гэдэг зүйлийнх нь нөгөө бодит өөжийнх нь одоо үнэн хэд дахин нугараад ингээд үндсэндээ бидний хэлж занснаар эдийн засгийн хөөсрөл үүсч эхэлсэн. За ингээд маш том хий хөөсрөл ингээл
харахад амар том, доторх нь хоосон. Нэг юм том хөөсөл үүсч ирсэн. За ингээд явсаар байгаад 1929 оны 10 сарын 24-ний пүрэв гарагт энэ хөөс нь хагарч эхэлж байгаа. За ингээд нөгөө хөөс бол томорч байгаа 29 онд бол тас итл гарсан. Энэ үед нөгөө мундаг том өсөлттэй байсан хувьцаануудыг нь шал арчиж эхэлж байгаа. За ингээд дараа нь 1929 оны 10 сарын 24-нд хар мегмар гариг болж пүрэв гариг болж хөөс агараад 29-нд нь хар мегмар гариг болж ахин нэг удаа хөөс агараад ингээд бол үндсэндээ тухайн үед маш өндөр үнэтэй байсан хувьцаанууд зүсэм яамны үнэтэй болтлоо унж эхэлж байгаа. Маш их хэмжээний хувьцааны үн унжаага гэдгийг мэдсэн хөрөнгө оруулагч нар өөртөө байсан бүх хувьцаагаа хөрөнгөний биржүүр шахаж оруулснаас болоод хувьцааны үн бүр их унсан. Ингээд жоохон мөнгөтэй байсан банкнууд нь ч гэсэн хөрөнгөө алдаж эхэлж чинь гэдэг хүмүүс ойлгоод ирэнгүүт бүгдээрээ банкны хадгаламжинд байсан мөнгөө авахж эхлэхдээ зэрэгцээд банкнд байсан нөөц нь бүгд дусаад ингээд 1929 онд маш олон банкнууд дампуурч эхэлж байгаа. За яг энэ үед өнөөдрийн бидний монголчуудын ярьдаг нэг үсэл тухайн үед Америкийн төрд гараад ирж байгаа байхгүй. Америкийн ерөнхийлөгч Herbert Hoover. Гадаа хямрал болж байгаа яг энэ үед Америкийн ерөнхийлөгч хэлэхдээ хямрал гэдэг бол одоо энэ бол те зах зээлийн замаар явах хэвээр. Төр оролцохгүй. Ямар нэгэн байдлаар төр оролцох юм бол энэ бол зах зээлийн үзэгдэл учраас энд бол төр оролцоод хэрэггүй. Төр оролцох юм бол ер нь эвгүйтдэг гэж одоо бид нар ярьдаг шүү дээ. Бүх юм төр орсон болгон дампуурдаг гэж ярьдаг тий. Төр орохгүй гэд одоо хит их одоо гүрийсэн гэдэг ч юм уу эсвэл төр орохгүй гэж жоохон үздэг гэдэг ч юм уу. Ингээд нэг жоохон одоо оролцохгүй ингээд та хэд наа чинь ингээд зах зээлийн замаараа хөөсөрлөөсөө дампуурдаг. Угаасаа хувьцааны үн өсчил буурдаг. Энэ чинь байнгын үзэгдлгээд явж байснаас болоод ингээд үндсэндээ байдал хэрэгс хэтэрсэн. Ингээд Америкийн нэгдсэн улсын хувьд бол төр магадгүй оролцоод арга хэмжээ аваад засчих болох байсан энэ үйл явдал дээр оролцохгүй удааснаас болоод маш олон одоо юунууд дэлхийн 1-р дайны дараах гор нь гарч эхэлж байгаа. Учир нь их юм бол бид нар маш их хэмжээний буу зэвсэг үйлдвэрлэсэн. Дайн дуусчихаар энэ бууг хэн авах вэ? Хэн ч авахгүй. Ингээд агуулгахдаа дүүрэн зэвсэгтэй маш их буу сумтай тэрийг хинч худалдаж авахгүй болоод ирэнгүүт үндсэндээ тэнд үйлдвэр чинь борлуулалт хийж чадахгүй болоод ирэхээр хүмүүсээ цалинжуулж чадахгүй болоод эхэлж байгаа. Ингээд цалинжуулж чадахгүй болоод ирэнгүүт үйлдвэрүүд нь цомгтол хийгээд эхэлсэн. Маш олон хүмүүсээ ажлаас нь халаад ажлаас нараад гэсэн чинь 1929 он гэхэд бол үндсэндээ 30 он гэхэд Америкийн нэгдсэн улс 13 сая хүн ажилгүй болоод ажилгүйдлийн түвшин 25% өрөөд 5 хүн дотор 4 хүн дотор нэг нь ажилгүй болоод ингээд бүгдээрээ гудамжинд гараад эхэлсэн. Энэ үед нөгөө Herbert Hoover маань за одоо энэ оролцохгүй бол болохгүй юм байна гэж үзээд ингээд баахан Америкчууд нөгөө ажилгүй болсон Америкчуудад чинь бүгдээрнгийг нөгөө юу барих барилга барих ажил руу шахаад оруулчихсан. За ингээд магадгүй 30 оны дараа ихэд бол нөгөө том хотуудын томоохон барилгууд ингээд одоо өндөрлгүүдийг ярих гэдэг шүү дээ. Сүндэхэд хэлж байгаа байхгүй. Нөгөө нэг алдартай зураг байгаад байдаг шүү дээ. За ингээд алдарт Herbert Hoover-ийн одоо юу ч нэг гэдэг үлээ нөгөө далан Hoover-ийн далан гэдэг юмыг барьж байгаа. За одоо Америкийн бүх sci-fi кинонд гардаг нэг далан байт юм да. Нэг юм хагас бөөрхий. Тэгээд нөхдүүд ингээд дээгүүр нь явдаг. Доор нь ингээл ус урсаал ингээл нэг амар том шар далан байгаатай тэр далан бас нөгөө ажилгүй нөхдүүдэр чинь барьсан. За ингээд бол үндсэндээ Америкийн нэгдсэн улсад 30 онд эхэлсэн энэ санхүү үедээ 29 онд эхэлсэн 30 оны хүртэл дэлхийн улс орнуудад түгээд эхэлж байгаа. Ингээд Америкийн эхэлсэн хямрал дэлхийн орон төрхтэй зэрэгцээд үндсэндээ бол тэнд маш олон бүтээн байгуулалтууд хэдий хийгдэж байгаа ч гэсэн ажилгүй хүмүүсийн тоо ихээр нэмэгдээд ингээд эрэхтэй зэрэгцээд ард олны дунд ардчлалд итгэл нь хомигдоод эхэлж байгаа. Ер нь ардчлал чинь худлаа юм байна. Энэ ингэж явах юм бол ер нь бидүүлээ явахгүй юм байна. Ер нь бол энэ засгийг ингээд нэг бариад өгөх нэг бадцчих нэг алаад өгөх нэг удирдахч хэрэгтэй юм байна гэдэг эрэхтэй зэрэгцээд 1930 оноос дэлхийн нийтэд авторитар дэглэм мандат эхэлсэн. Үүний зэрэгцээ Италид Бенито Муссолиниг удирдсан фашист дэглэм. Германд Адольф Хитлерийг удирдсан нацист дэглэм. Ингээд удаагүй үеижтэл Японд цэргийн диктатур тогтож эхлээд ингээд үндсэндээ хямралаас буюу ард олон ардчилсан улсад мөнгөгүй, орлогогүй, хоолгүй болоод ирэхээр тэнд ард олны дунд нэг юм хүсэл төрдөг нэг лаг нөхөр гарч ирээл алаад өгөөсэй гэж бодож эхэлдэг. Ингээд бол үндсэндээ авторитаризм дэлхий дээр мандах үндэслэл нь 30 оноос эхэлж байгаа. Ингээд нэг баахан авторитар дэглэмтэй амар баачканууд үсээд ирэнгүүт тэр болгон чинь өөрөө эхлээд нөгөө ядуурлаас үүдэлтэй дэглэмийн өөрчлөлт ингээд үүсээд байт юм байна гэд ингээд тэр үед олон улсын харилцаа нэг шинэ онол бичигдсэн байд. Тэр нь ардчлал гэдэг зүйлийн
дараагийн өөрчлөлт нь дарангуйл үт юм а гэдэг зүйлийг ярьж ирсэн. Одоо яг магадгүй зүгээр судлаач хүний хувьд ингээд нийгмийг ажиллаж явах тийм байдаг. Бид нар ингээ Facebook харж атал нэг нөхөр гарч ирэл энэ нэг станы халаад өгөөсөө. Ер нь ингээ нэг багч их ярил станы Трамп хин шиг ч гэдэм үү Ши Жинпин шиг гэдэг ч юм эсвэл Путин шиг гэдэг ч юм уу. Тэр нэг юм амар лаг хүн гарч ирэл ста зүгээр будаа болоод өгөөсөө гэдэг нэг ийм юм яриад эхэлж байна гэдэг чинь өөрөө нэг талаараа монголчуудын сэтгэлгээ гэдэг ч юм уу ард олон нийтийн сэтгэлгээ хүсэл тэмүүлэл нь магадгүй ямар нэгэн байдлаар нэг юм авторитаризмыг үсээд эхлээд байгаа ч юм шиг. Ямар нэгэн ийм лидер гараад ирээсэй гэдэг юм хүсэл үсээд байгаа ч юм шиг. Тэгээ яг энэ бол үнэхээр яг бидэнд үсээд байгаа зүйл гэхээс илүүтэйгээр ер нь бол дэлхийн маш олон улс оронд ямарваа нэгэн ядуурл хямралын дараа үүсгэл үзэгдэл. За ингээд Herbert Hoover ингээд яваад ирэхдээ зэрэгцээд 1930 онд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуул 30 он байлуу да 32 онд юм байна. Америкийн ерөнхийлөгчийн сонгуул яригадад эхлэхдээ зэрэгцээд ер нь бол ингээд шинэ ерөнхийлөгч хэрэгтэй юм байна. Ер нь ингээд энэ өнөөдөр үүсэж байгаа хямралыг даван туулж чадах юм, мундаг төрийг удирдах чадах менежмент биднэрт хэрэгтэй юм байна гэж үзэхдээ зэрэгцээд тухайн үед Америкийн хамгийн тэргүүн баячууд байсан. Тэр нөгөө Goldman Sachs гэдэг ч юм уу, тэр хэдэн мундаг нөхдүүд нийлж агаад ер нь бол энэ Franklin Delano Roosevelt гэдэг нэг нөхөр байгаа, энэ нөхрийг ер нь дэмжиж. Тийм энэ чинь хэрвээ аваад үзэх юм бол нөгөө хямралч өөрөө 29 онд байгаа. 29 оны хэдэн сардын сайн санахгүй. Гэхдээ яг нөгөө Hoover одоо Herbert Hoover яг сонгогдоод араас нь энэ хямрал болчихж байгаа шүү дээ. Тэгээ өөрөө тэгээд юу яахгүй тэрэнд оролцохгүй хит нөгөө либерал талаа барьж явж байгаад унж ийн гэхэр чи 29 оноос 4 жилхээр 33 онд тэгэхээр Roosevelt-ийг сонгож сонгуулаар орж ирж таарах гэдэг. Яг тэгж. За ингээд 32 онд бол яг хөө бүрэлдэхүүн хугацааг бол дуусах чадсан юм байна. Тий. 32 онд Franklin Delano Roosevelt гарч ирэхдээ хит даамалт өгсөн юу гэх юм бол нэгд бол бид нар фермерүүдийг дэмжинэ. Хөдөө аж ахуй буюу мал аж ахуй эрхэлдэг, газар тариал эрхэлдэг та хэдийн олж байгаа орлогыг бид нар нэмэгдүүлэх талаас ажиллана нэгт. Хоёрт халамжийн бодлого гэдэг юм гаргаж ирж байгаа анх удаа. Америкийн халамжийн бодлого. Төр нь ядуу иргэдээ одоо тусгай хэрэгцээтэй иргэдээ халамжлна. Ингэснээр нөгөө алдарт Америкт бол нөгөө ийм л байна л та. Ядуурл өсвөглөн гуйланчлан газар авчихаар хамгийн түрүүнд ядуу иргэд нь хамгийн их ачааг ихний шокыг өөр төр авдаг. Тийм учраас эдгээр хүмүүсийг төрн дэмжих хэрэгтэй юм байна. Хоёрт банкнд даатгал гэдэг юм оруулж эхэлж байгаа. Одоо даатгаж эхэлж байгаа. За тэгээд дээрэс нь ажилгүй хүмүүст ажлын байр үүсгэнэ гэдэг юм шин амлалт гэдэг юм лозунг гаргаж ирээд ингээ мань хөө ерөнхийлөгч болж гарч ирч чадсан байдаг. За тэгэхээр энэ бол яг Америкийн нэгдсэн улсын хувьд бол үүсэж даван тулж чадсан нэг юм үзэгдэл. За тэгэхээр магадгүй бас нэг талаараа яг олон улсын харилцааны ийм түүх үйл явдлуудыг бол бид нар аягүй сайн мэддэг ба шаардлагатай. За энийг бол их сургуульд маш их ярьдаг. Учир нь гэх юм бол түүхийн шинжлэх ухаанд нэг юм сонирхолтой онол байдаг. Тэр нь бол түүхийн déjà vu гэдэг нэг онол байдаг. Déjà vu гэдэг нь бид нар мэдэндээ нэг юм тийм урд нь болж исэн юм шиг. Яг зөв нэг урд нь болж исэн үйл явдал ингээд болоод байгаа юм шиг нэг юм мэдрэмж хүмүүст өгдөг шүү дээ. Тэгэхээр энэ өөрөө түүхийн déjà vu онол гэдэг нь юу хэлж байгаа вэ гэхээр түүхээ сайн судлахгүй бол өмнөх үед болсон үйл явдал дараа үед дахин давтагддаг учраас энэ үйл явдлуудыг сайн судалдаг байх хэрэгтэй. Бид нар мэддэг байх хэрэгтэй гэсэн нэг сургамжийг бол авах хэрэгтэй гэж тайлбарладаг. За тийм учраас бол ямар ч байсан энэ өнөөдөр болж байгаа олон улсын харилцааны үйл явдлууд энэ ингээд авторитаризм үүсэж байгаа асуудал энэ болгон өөрөө бас л яг энэ 29 оны үйл явдлыг бол яг давтаад байгаа юм шиг юм үзэгдэл хардаад эхэлж байгаа байхгүй. Үндсэндээ ингээд ормосын хоолой ингээд тэнд хаагдаад дэлхийн нийтээрээ бол үндсэндээ нефтийн хямрал үүсээд за ингээд бүх улс орнуудад газрын тос бензин шатхууны шатах материалын үн өсөд эхлэхдээ зэрэгцээд үндсэндээ ингээд эдийн засгийн хямрал үүсээд эхэлж байгаа. Энэ эдийн засгийн хямралыг хамгийн түрүүнд бага орлоготой ядуу иргэд хамгийн ихний шокыг өөр дээр авдаг. Маш их шокыг аваад эхлэхдээ зэрэгцээд үндсэндээ бол засгийн газартаа итгэхтгэлээ алдаж эхэлдэг. Засгийн газартаа итгэхтгэлээ алдаад ирэхээр аяа аяанда төр засгийн эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлнэ. Ингээд хамгийн түрүүнд буруутай хайж эхэлдэг. Ер нь хин бид нар яг энийг үсгэж. Тэг өнөөдөр бол ер нь үндсэндээ төрийг ингэж арчаагүй байдалд үсгэж байгаа бол буруут нь ингээд буруутайгаад эхэлдэг. Буруутнаа олсноо тэр буруутныг үйл ажиллагаагаар нь тамлах, зогсоох, боох бүх ажлыг засгийн биш ард түмээ хийгээд эхэлдэг. Тэгээ хувьсгал руу. Ингээд хувьсгал руугаа өдөж эхэлдэг. Ингээд бол үндсэндээ эцсийн үр дүн нь бол хоёр янзаар хувьсгал үүсдэг. Нэг бол одоо хүч хэрэглэх замаар юм уу эсвэл хүчээр хийдэг нэг үйлчлэл өснө. Нэг бол одоо хилцээд их замаар юм уу төрөлцөж нэг хувьсгал хийж эхэлдэг. За зүгээр яг энэ болгон үйл явдлууд буюу 1920-40 оны үед олон улсад болсон үйл явдлууд яг өнөөдөр энэ дүр зургаараа баг ингээд дээр өрсөлдөв. 100 жилийн давтамжтай ерөөхдөө байдаг юм шиг санагддаг шүү дээ.
Хэрвээ тийм сонирхолтой манай дижаву мань уу? Ер нь яагаад чи би гайхаад байгаа байхгүй. Тэр ихтэй энэтэй усны холбоотой зүйл бишэлтэй нөгөө НАТОгийн одоо юу гэдгийг хямралтай холбоотойгоор Европын улс орнууд бас тодорхой хэмжээнд өөрсдийн батлан хамгаалах салбараа дэмжиж байгаа шүү дээ. Тэгмүүд 2039 он гэхэд Герман юуны Европын хамгийн том цэргийн одоо төв болох зорилгоо тавьсан 2039 он гэдэг. Тэгээ яг 100 жилийн дараа энэ яг яагаад энэ оныг ингэ сонгож байгаа гэдэг ч юм уу те. Энэ айгуу тийм сонирхолтой зүйлтэй. Гэтэ 2039 он гэдэг нь зүгээр боломжтой хугацаа нь хамгийн наазахын хугацаа нь 2039 болохоос яг тэр он гэхэд Герман алаад өгнө гэсэн зүйл бас биш байгаа байхгүй. Тий. Одоо Япон бол үндсэндээ бол өөрсдөө бол хэллээ. За ялангуяа шинэ ерөнхийдөө Санай Такачигийн тавьж байгаа байр суурь бол үндсэндээ бид нар одоо Япон бол аюулгүй байдлаар авч явнаа. Тийм бид нар бол ингэж яахгүй. Энэ ягаад тэгж хэлж байгаа вэ гэхээр Дэлхийн 2 дугаар дайны дараа 1945 онд Японы эзэн хаан Хирохито бууж өгөх гэрээнд гар үсэг зураад албан ёсоор үндсэн байлаа. Цэрэг армийн замаар ахиж үйл ажиллагаа явуулахгүй гэдээ өөрсдөө хэлж ирсэн. Үндсэн хуулинд оруулсан байсан. Энэ нь үндсэндээ 1980 оны Японы эдийн засгийн гайхамшиг бас үндэс болсон гэж ярьдаг. Японы хувьд бол батлан хамгаалах салбар гэдэг зүйлдээ мөнгө зарах болоод ажил төржилт, технологи, инновацтай тэр мөнгө шилжүүлээд ирсэн чинь 80 онд нөгөө алдартай Mitsubishi, Toyota. За тэгээ нөгөө хондог компаниуд нүсэд эхэлж байгаа. Босоод эхэлсэн. Тэгэхээр тийм учраас бас яг Япон бол одоо маш их мөнгөтэй байна, технологитой байна, чадaltaй байна. Тийм учраас одоо бид нар барыг шууд Дэлхийн 2 дугаар дайны үе шиг юм яриад эхэлж байгаа байхгүй маш их мундаг зэвсэг чинь цэрэгтэй болно, харимтай болно, өөрөө аюул хөдлөөрөө хангана. Тэгээд дээрэс нь Тайваныг Япон хамгаална гэж хэлж байна. Чи барыг шүүлдэ Дэлхийн 2 дугаар дайны үеийн Хятад Японы зөрчилдөөнд шууд барыг ороод ирж байгаа юм шиг юм яриад эхэлсэн. За яг бас тийм л байгаа. Бас хуулиндаа өөрчлөлт оруулаад саяхан нөгөө зэвсэг нийлүүлдэг болчихлоо. Харин одоо тэгэхээр эн чинь л ерөөсөө яг л олон улсын харилцааны үйл явдал бол ингээл давтагдаал ингээл явж байгаа. Тэгэхээр бас яг нэг юм инээдтэй ч гэдэм үү нэг сонирхолтой нэг юм одоо вангадл гэж яриад байгаа юм да. Зөвнөмж яваад байдаг. Нэг юм байдаг. Яг энийг би бол үзэгчдэд эрхэм сонсогчдод бол бити итгэр гэж хэлнэ. Тий, энэ бол айгүй худлаа. Энэ бол яаж үзэнд айгүй худлаа зүгээр. Ямар ирээдүйн зөнгөлүүд байдаг гэх юм бол ирээдүйд бол ямар ч байсан одоо хүн төрөлхтний дараагийн одоо мөргөлдөөн нойрхот олонд боллоо шүү дээ. Орос Украинаар эхлээд нойрхот олонд болчихлоо. Дараагийн мөргөлдөөн нь бол энэ Азад болно гэж яриад байгаа. За энэ одоо юу л бол мэдэхгүй байна. За Аз дараагийн мөргөлдөөн болоод дараагийн мөргөлдөөн газар дундын тэнгисээр болно гэж яриад байгаа. Юу л бол мэдэхгүй байна. За дараагийн мөргөлдөөн нь бол Атлантын далайд болно гэж яриад байгаа. За бас мэдэхгүй те юу ч яриад байгаа. Тэр болгон дээр бас итгэн цаашаа ингээл нэг худлаа нэг айдас төрүүлнэ гэж ярьсан ч байж болно шүү дээ. Тэгэхээр энэ болгон дээр бас нэг итгээд авах шаардлага байхгүй. За тэгэхээр янз бүрийн нэг юм сонь дүнэлтүүдийг бол хүмүүс хийдэг. За гэхдээ бид нар бол энэ хүмүүсийн дүнэлтийг бол ярих гэхээс илүүтэйгээр зөв мэрэгжлийн хүмүүсийн талаар өнцгөөс илүү хандж байгаа гэдэг бас ойлгох хэрэгтэй. За тэгэхээр нэг иймэрхүү зүйлсүүд бол одоо болж байна. За тэгэхээр Иран Америкийн нөхцөл байдал руугаа нэг эргээд ороход бол Иран юу хоцсон бэ? Америк юу хож боо? Ер нь бол яг олон улсын цаашдын хоёрын үйл явдал харилцаа хамаарал ямархуу болж өөрчлөгдөх вэ гэдэг зүйл бол хамгийн номер 1 бол олон улсын шинжээчдийн ярианы сэдэв болцсон явж байгаа. За нэг бас нэг инээдтэй юм ярихад бол шинжээчд нэг юм дээр их санал нэгдтэй. Дэлхий дээр бол ийм хямрал мөргөлдөөн дайн байлдааныг бол ер нь хүсдэг хүмүүс нь тэд нар гэж ярьдаг. Шинжээчд өрсдөг. Бид нар ажилтаа боллоо. Ярьж бичих юмтай боллоо. Тэ. Бас нэг талаа тийм шүү. Тэгээд одоо ингээд тэр хүмүүс чинь ингээд шинжээчгээл олон нийтийн ингээд хурал цуглаа семинарт өргөдаал. Ялангуяа Америкийн мундаг онлайн судлаач нар байна. Энэ Фрэнсис Фукуямагаас эхлүүлээд Бишинскигээс үргэлжлүүлээд ингэ явахаар энэ нөхдүүд бол яг хаан дайн болж тэр үед л нөхдүүд бол яг нэрэн цойратаж онлоо гаргаж иж тэрүүгээрээ жоохон мөнгө хийдэг хүмүүс. Тийм учраас шинжээчд бол хямралын үе хамгийн их мөрөөддөг хүмүүс гэж бас ярьдаг. За бас магадгүй. За тэгэхээр Иран юу хийж вэ? Яг энэ олон улсын нөхцөл байдал дээр үндсэндээ нэгд бол эдийн засгийн хувьд бол маш том давуу талыг өөртөө гаргаж авлаа. Ялангуяа Америкийн нэгдсэн улсын одоо бүгд найрамдах намын зүгээс гэдэг ч юм уу, ардчилсан намын зүгээс гэдэг ч юм уу, ер нь бол үндсэндээ Иран бол хамгийн том САТ гэж ярьж ирсэн эдийн засгийн хориг арга хэмжээнээс салах боломжоо өөртөө гаргаад авчлаа. Сайн байна, мундаг байна. За мөн дээрээс нь 300 тэрбум долларын сан гэж асуудаг. 300 сая $300 сан. За энэ бол үндсэндээ Ираны эсэргэн босголт гэж ярьж байгаа. За янз бүрийн замаар нь бол орж ирнэ. Боломжтой. За мөн дээрээс нь Иран бол хилийн чандад байсан нөө хориг арга хэмжээнд оруулаад хилийн чандад гацсан байсан хөрөнгө байдаг. Тэрийг бас буцааж авах боломж үүссэн. За ялангуяа Оросын холбооны улсын хувьд гэх юм бол одоо би зөв санаж байгаа бол бас нэлээ их мөнгө энэ Нидерланд юм билүү? Хаанах юм блэ? Нэг банкнд байгаа.
Нидерланд билүү Люксембург билүү нэг улстай байгаа. За тэрийг сайн санахгүй байна. Тэрийг бас нэгтлахаараа нэг ярих байх хэрэгтэй байна. За маш гадаадад аягүй том хөрөнгөө ингээд зарцаалгацсан байгаа. За тэгэхээр Иран бас ингэж зарцаалгацсан байсан хөрөнгөө бас эргэж эргэлтэнд оруулах боломж авсан. За мөн дээрээс нь цөмийн материалын асуудал бас байгаа. За мөн дээрээс нь энэ бол баг хамгийн том хэсэг нь Америк нэгдсэн улс анх байлдаан ажиллагаа болохдоо 3 зорилго тавьсан. Нийт газрын тосыг нь авна. За бас эвгүй санаа шүү. Хоёрт юу болно? Энэ цөмийн хөтөлбөрөөс нь Ираныг холдуулна. За хоёр дахь зорилт. Гурав дахь зорилт. Дэглэмийг өөрчилнө гэсэн байсан. Дэглэмийг өөрчилнө. Ялангуяа 1979 оноос тогтцсон байсан энэ Хаменейгийн энэ исламын шиитийн дэглэмийг нь өөрчилнө гэж ярьсан боловч эндээ бол хүрсэнгүй. Үндсэндээ энэ Иран Америкийн асуудлаас үүдэлтэй Ираны хожил гэдэг өнцгөөс харах юм бол Иран бол дэглэмээ аваад үлдчихлээ. Тэгэхээр бид нар бол одоо үндсэндээ би бас нэг дээр нэг анх орж ирж байхдаа нэг ярьжсэн санагдчихэв. Интернетээр ингээл одоо Аятолла Аль Хаменей өөд боллоо гэдэг мэдээг авангуул бөөндөө баярлж байгаа юм бичлэгүүд ингээл яваад байсан шүү дээ. Иранчууд баярлалаа гэдээсэн. Гэтэл тэр чинь бол яг үндэ зүгээр нэг хэсэг бүлэг хүмүүсийн нэг өрөөнд сууж байгаа нөхдүүдэл бичлэг байдаг байхгүй. Яг Ираны ард түмний өсөл мөлзлэг юм уу бид нар мэдэхгүй. Иранчууд баярлж байгаа гэдэг. Персүүдийнх юм уу эсвэл нөгөө Иранаас 79 оны энэ төр ховсгалаас шалтгаалаад гарцсан дөрвөсдийн баярлж байгаа зүйл юм уу гэдэг чинь хоёр өөр өнцгөл бол орж ирж байгаа байхгүй. Тий. Тэгэхээр энэ болгон дээр бас хүмүүс ингээд яг тэрийг харангуут л ер нь үндсэндээ хүмүүс юу гэж ойлгосон бэ гэхээр Иранчууд бүгдээрээ амар шаргалтай байгаа юм. Ер нь бол нөө Хаменей өгсөнд нь бол Иранчууд бас хамгийн баяртай байгаа юм гэж хэлсэн боловч тий. Тэгсэн чинь яг үндэ бол энэ Хаменейгийн дэглэм бол үндсэндээ ингээд тогтлоо. Теократ тогтөглөмөө бол Иран аваад үлдсэн. Тэгэхээр энэ бүхнээс аваад үзэх юм бол барыг Иран хоцсон юм шиг ярьдаг. За тэгвэл Америк юу хожив ба? Америк тэгвэл ямар давуу тал юу хоцсон бэг аваад үзэхээр ер нь бол үндсэндээ Ираны нэг тийм амар хүчтэй биш нэг флот энэ үлсэн байна. За нэг маш нэг шалахгүй жижигхэн агаарын хүчнийг нь устгасан гэж гарч ирж байна. Энийг бол бүр Америкийн их сурвалжууд өөрсдөө хэлж байгаа шүү. За мөн дээрээс нь батлан хамгаалах баазыг нь бол сүйтгэсэн байна. За тэгээд зарим нэг пуужингуудынх нь одоо потенциалыг нь унгаасан. Тэгээ өөр энд ямар ч хожоо байгаагүй гэж яриад байгаа. Тийм учраас тактикийн хувьд Америк өөртөө давуу байдал болж авч чадсан боловч стратегийн хувьд Иран бол илүү байлаа гэж нөхдүүд эхний ээлжинд бол дүгнээд байгаа. За мэдээч энэ дүгнэлтэн дээр бол маш олон хүмүүсийн бас одоо ярианууд дүгнэлтүүд бас ингээд дараараас орж ирж байна. За зарим нь юу гэж ярьж байгаа вэ гэх юм бол Трампыг бол зөв зүйл хийлээ гэж бас ярьж байгаа. Учир нь гэх юм бол энэ ер нь бол ингэдэг юм байна л да. Ялангуяа 2000 оноос эхлээд олон улсын харилцаа нэг сонирхолтой үйл явдал илүү их ажиглагддаг болсон. Тэр нь бол эдийн засгийн харилцаа марл. Энэ бол ерөөсөө аливаа улс орны оршин тогтнох үндэс бол мөнгө гэж ярьдаг болсон. Өмнө нь бол ингэж ярьдаг байсан. Хин цөмийн зэвсэг тавиан тэр нэг гүрэн. За тэгсэн чинь 60 оноос эхлээд одоо сансар болт. Хин сансарт илүү мундаг нь тэр нэг гүрэн. Тэгсэн чинь 80 оноос эхлээд ер нь бол 90 оноос эхлээд хин хамгийн мөнгөтэй байна. Тэр нэг гүрэн. Одоо бол хин илүү цөмийн зэвсэг, энэ илүү техник технологи, химэл оюун чип мипи бацчин тэр нэг гүрэн. Тэгтэл үнэхээр нэг талаараа олон улсын харилцаанд тренд яваад байгаа боловч нөгөө талаараа эдийн засгийн хүчин зүйл нь одооч байна. Тэгэхээр хин Америкийн ард иргэдийн амьдрал магадгүй ингээд бүр балраад бүр их хямралт өртөөд ингэж их одоо ер нь бол Америкт бол эдийн засгийн хямрал бол 2030 онд үүснэ гэж зарим нь ярьдаг. Учир нь бол өрн нэвтэрсэн явж байгаа шүү дээ. Одоо хэдүүлээ хэрвээ Google ороод Nasdaq индекс гэх юм уу S&P 500 аваад үзэх юм бол ерөөсө тэр бол пуужин шиг өссөн явж байгаа. Тэгэхээр энэ бол нөгөө хөөсрөл чинь яваад байгаа байхгүй. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хувьд бол хэрвээ өрийн асуудал өрийн дарамтандаа их ороод энэ хөөсрөлд нь хагараад ингээд эдийн засаг нь унах юм бол хамгийн түрүүнд бол энэ хямралын шокыг бол ард түмэн орон дээр өрнө. Энэ шоко засгийн газарт уураа гаргана. Ингээд үндсэндээ бол Америкийн дэглэм бол энэ үрээ дуусна. Тэгэхээр дайснаа буулгах гэж үзэх нь өөрийнхөө нуруунд хутах зоож байгаа юм шиг болоод ирэнгүүт үндсэндээ Америкийн хувьд бол Трамп ч гэсэн өмнө ковид үед ярьжсэн. 2022 21 онд нэгдүгээр бүрийн эрхийн хугацаа дуусахаас өмнө 200 мянган хүн үхэх эдийн засаг аварья гэж хэлээд рейтинг намсан. Ер нь бол тий ковид үед хамаагүй мөнгө бод эдийн засаг аварья гэж хэлээд баларч ирсэн. Тэгээ энэс болоод ер нь Жой Байдент бол ер нь арс өндөр явж исэн тэр рейтинг бол өстой шалтаа боочсон байна. Тэгэхээр ер нь бол Трамп яг энэ бодол нь одоо ч гэсэн байна. Ер нь бол мань хүн бол улс төрч хийсэл бизнесмен байгаа учраас ер нь бол альва явуулж байгаа улс төрийн бодлого ер нь энэ тэр нь бол яг энэ бизнесийн зарчимтай ил уялдаж яваад байгаа учраас энэ дээр бол бид нар барыг Трампыг эдийн ерөнхийлөгч юм уу бизнесмен юм уу гэдэг асуултыг асуух ёстой юм. Дийл мейкер л байгаа юм л да. Тийм болоод эхэлж байна.
За тэгэхээр ямар ч байсан одоо яг энэ Трампыг бас ингэж одоо магтж байгаа нэг хэсэг нь бол тэгж тайлбарлаж байгаа. Бид нар эдийн засгийн хямралтай тул гарснаас барыг Ирантай найр тавьсан илүү дээр юм аа гэж бас нэг хэсэг нь ярьж байгаа. За тэгэхээр тийм учраас бол яг уу бас нэг талаараа үнэн. Ялангуяа ийм хэцүү эдийн засгийн үед бол энэ бол маш хэцүү. За мөн дээрээс нь нэг том сорилт эрсдлийг бас авчирж байгаа нь юу гэхээр одоо чинь хойд солонгос гэдэг улс байна. Хойд солонгос гэдэг улсыг яагаад тийч оролдож чадахгүй байгаа вэ гэхээр тэнд бол барыг нэг албан бус тоогоор бол нэг 40-50 тонны цөмийн зэвсэг байгаа гэж яриад байгаа. Энэ цөмийн зэвсэг гэдэг зүйлээ хойд солонгос өөрийнхөө аюулгүй байдлын баталгаа болгож чадсан байна. Тэгэхээр Иран үнээс суралцж магадгүй. Харин тийм Ираны дээр нэг суралцах гэдэг түүхэн одоо ерөөхдөө туршлагууд байна шүү дээ. Ливийн хувьд одоо 2003 онд НАТО болон НАТО бол Америк нэгдсэн улсаас одоо өгсөн хэлцээрийн дагуу Ливчин цөмийн хөтөлбөрөөсөө затгалзаад аюулгүй байдлынхаа баталгаа гаргуулсан. Гэтэл 2011 онд Муаммар Каддафи дуусчих. Яг тэр цөмийн зэвсэггүй байсан гэдэг зүйлийг жишээлбэл Иран тогтсон байгаа байхгүй. Гэтэл хойд солонгос бол цөмийн зэвсэгтэй болсон. Хэдийгээр Rocket Man гэдэг Трамп Ким Жон Уныг нэрлээд байгаа юм мөртлөө очоод гар барайл зогсож байгаа байхгүй. Тэгэхээр энэ болгоноос юу харагдаж байгаа вэ гэхээр энэ Америк нэгдсэн улсын нэг улс төрийн философч онолч Мортон Каплн гэдэг нэг хүн байдаг. Тэр хүний Америк аюулгүй байдлын вето гэдэг нэг юм систем байл тавьдаг байхгүй. Тэр системийнх нь номлон доктрин юу гэхээр цөмийн зэвсэг бол одоо далайлах зориулттай биш, буюу хэрэглэх зориулттай биш, хамгаалах зориулттай. Тэм учраас олон улсын харилцаанд дайныг дуусгамаар байвал бүх улс орн цөмсөг тоол гэж ярьдаг. Бүгд тэр цөмсөг тоол. 193 улаас цөмсөг тоол. Тэгвэл дайн дуусна гэж ярьдаг. За мэдэхгүй. Янз бүрийн санаанууд байна. За бидний ярилцах цаг өндөрсөн байна. Уг нь G7 гэж бас нэлээд олон зүйл яригдах сэдв байсан. Тэгээд дараагийн удаа магадгүй урлаг хүлээ аваад хүрэлцээрвэл бас сайхан ярилцъя. За баярлалаа. За энэ удаагийн маань зочны булангаар олон улс судлаач тод бидэнтэй хамт байлаа. Хамтран хөтлсөн угдаа баярлалаа. Бүгдээ маргааш ирэх уулзцаая.